Марцгаан уу, Монтаригийн ертөнцид иргэн тавтай марцгаан уу. Ингээд энэ намрын бэлэг гэсэн сэдвээр уншлагын эхлэхэд бол бэлэн болсон байна. Мэдээж уншлага болгоно нэмэлттэй байгаа. Та бүхэнд онцгой мэдрэмж төрүүлээ таалагдаад таарсан болвол бас сонирхож хүсэж байгаа болвол нэмэлттэй авах боломжтой. За ингээд уламжлалт тасаараа 3 бүлэгт хуваасан байгаа. Ерөнхийдөө бол энэ дөрвөн улирлынхаа бэлэг гэсэн сэдв бол одоо нэгэнтээ манай Монтаригийн уламжлалт болсон улирлын бэлгийн уншлага гэх юм уу. Иймэрхүү зүйл болсон байна. Тэгэхээр одоо мэдээж намар болж байгаа. Тэгээ намрынхаа бэлэг сэдвээр бол уншлага эхэлж байна. За нэгдүгээр группийн маань улаан өнгийн утсыг сонгож болно. 2 дугаар группийн маань шар өнгийн утас. За 3 дугаар группийн сонголтын хэрэгсэл бол улбар шар өнгийн утас байгаа. Тэгээд энэ 3 утаснаас ерөнхийдөө бол хэлбэр хэмжээний хувьд бүгдээр адилхан учраас өнгөө харж агаад аль татагдж байгаа өнгөөрөө сонголтоо хийж болно. Тэгээд Монтара сувг бол хувийн уншлагын захиалгыг цагаан авч байна. Хувь тавилангийн матрицаа гаргаж байна. Үндэс үрднийхээ сургалтын групптэй бол бас эсэлтээ оруулж байгаа шүү. Ингээд уншлага руу гарцгаая. Сайн байцгаана уу. Нэгдүгээр группийнхэн буюу улаан өнгийн утсаа сонгосон үзэгчдийнхаа нээлттэй уншлагыг хийхэд бэлэн болсон байна. За тэгэхээр улаан өнгийн утсыг зөв групп эсгээ хэрвээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол за ямар хүмүүс энэ группийг сонгосон бэ? Эсвэл энэ группийг сонгосон одоо миний тодорхойлолтод орж байгаа бол та зөв группийг сонгосон гэсэн үг байгаа. За ерөнхийдөө бол дандаа юм дээд үзрүүд гарсан байна. Албан тушаал статусын хувьд. Тэгэхээр менежер төвшин, менежерээс дээш төвшин, за CEO, захирал, босс, дарга гэдэг хүмүүс ихэвчлэн сонгосон байхаа байна. За тэгвэл салбар чиглэлийн хувьд бол эмнэлгийн салбар, эмнэлэг зүйн салбар, сэтгэл судлал, сэтгэл зүйн салбар, гоо сайхны салбар, боловсролын салбаруудыг за тэгээ шашны салбарт ажилладаг ийм ажил мэргэжилтэй ийм хүмүүс манад сонгосон бол та зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. За тэгэхээр дээрэс нь маш эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, романтик, зүүн савинтай, зүүдээ одоо мандаг те зүүдний тэмдэглэл хөтэлдэг, их зүүдэлдэг, зүүднийхээ очрыг бас олдож яваа хүмүүс сонгосон байж болно. Ерөнхийдөө бол одоо тийм маш хөөрхөн үсгэлэнтэй ийм залуус бүсгүйчүүд бол бас сонгосон байхаар харагдаж байна. Шууд гадаад төрхөөр шигцэн. За тэгвэл та хэд маань сүүлийн үед яг ямар байдалтай байна вэ гэхээр саяхан цалин ус нь нэмэгдсэн, албан тушаал бас ахисан, шинэ албан тушаал бас томилогдоод ингээд ажиллаад удаагүй байгаа. За саяхан гэрэлтэй батлуулсан, хурим найраа хийсэн. Дээрэс нь дотооддоо бол одоо ихтгэл үнэмшлээ сольсон. Миний өдий хүртэл ингэж бодож явсан зүйл нь өөр байсан байна гэдэг ийм бодлыг авсан хүмүүс байвал бас зөв группээ сонгосон байна гэж ойлгоорой. Тэгээд сүүлийн үед энэ группийг сонгосон нийт массын түвшинд бол харьцангуй одоо анги үзэр мань доош харж буусан. Тэгэхээр тийм депресстэй, ууртай, уцаартай, омогтой гэхээс илүү ер нь бол маш юм тайван байсан байна. За та хэдэн маань гол асуудал юу байна гэхээр за яг 2 бүлэгт хуваагдчихъя. За тэр маань болохоор нэгдүгээрт өөрчлөлтөөс тайсан. Яг таны явсан замнал явж байгаа статус одоо өөрийн үеийн таны одоо бүтээж байгаа капитал, хөрөнгө эсвэл одоо хийдэг ажлын одоо өсөлт те карьер өсөлт энэ бүхэн яг эцэстээ тулцсан. Энээс цааш газар үгүй. Би хангалттай болчихсон бүх юм одоо хангалттай гэсэн нэг ийм хандсан ийм сэтгэл яваад байна. Дээрэс нь яг ийм тухтай бүстэй байгаа хүмүүс байж болно. Тэгээд шинэ өөрчлөлт ирж байгааг ч гэсэн мэдэрч байгаа эсвэл хандлага, арга зүйгээ, арга барилаа өөрчлөе гэдгийг мэдэрч байгаа ч гэсэн өөрчлөлтөөс одоо илүү айж байгаа. Өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ийм хүмүүс байгаад байна. Ийм зүйл тохиолдоод байна. Дээрээс нь justice үзэр маа доош харж буусан. Тэгэхээр хуулиас гадуурх харилцаа байж болно. Харилцаанд өртсөн эсвэл одоо хуулиас гадуурх одоо зайлмих, зайлилан, хээл хахуул орооцолцсон, оролцсон,
өртөж байгаа, өртөхгүй байгаа. Иймэрхүү энерги бол бас харагдаад байна. За тэгвэл энэ дээр нь бас ямар зөвлөгөө, ямар мэдээлэл авах бол өгөх бол гэдэг дээр доошоо яваад мэдээлэл язнэ. За дараагийн игнээ болвол яг энэ намар танд ирж байгаа бэлэг болж ирж байгаа зүйлс юу вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг 9 аяга гарч ирсэн. 9 аяга гэдэг бол харьцангуй одоо юу гэдэг нь таны сүүлийн үед одоо төлөвлөж ирсэн, зорж ирсэн, мөрөөдөж ирсэн, бодож явсан тэр бүх зүйл бол биелж байгаа харагдаж байна. Биелгийнхаа яг өмнөх шатн дээр явж байгаа бас харагдаж байна. Бас дээрэс нь илүү хөнгөн, аз жаргалтай, сэтгэл ханамжтай ийм дүүрэн мэдрэмж авах юм одоо намрын бэлэг бол ирж байна. Илүү одоо эд баялаг өндөртэй, гавьяа шагнал өндөртэй цол зэргийн ахиж байгаа, албан тушаал ахиж байгаа. Өөртөө илүү ихтэй болж байгаа. За ер нь бол ийм баялаг мэдрэмж гэсэн үг. Энэ баялаг мэдрэмж бол тань руу бэлэг болж ирж байна. Дээрэс нь Page of Pentacles гарч ирсэн. За энэ Page of Pentacles маань ингээд ийшээгээ хаарсан байна. Тэгэхээр энэ дээр бол retreat, self love гэж гарч ирсэн. Тэгэхээр өөрийнхөө үнцэн гэдэг зүйлээ ойлгож авах. Өөрийгөө ямар үнцэнтэй хүн юм бэ те? Энэ хорвоод ямар одоо утга учиртай ирсэн бэ гэдгээ ойлгох тийм гоё одоо retreat буюу одоо өсөлт ухаарал бол танд ирж байгаа юм. Бэлэг болж ирж байна. Өөрийнхөө зүрхэн үртийг нээж гин, бусдыг хайрлаж сурж гин, өөрийгөө хайрлаж сурж гин. Өөрийгөө хайрлаж сурснаар бусдын хайрыг ч гэсэн хүртэх тийм гоё бэлэг ирж байна. Өөрийгөө хайрлахын тулд та өөрийгөө хайрлах тэр үйл явцдаа хөрөнгө оруулалт хийж чадчихэв. Яг нь шууд утгаараа ажлын хөрөнгө оруулалт хайж байгаа хүмүүс байсан бол хөрөнгө оруулалт ирэх нь, сайн мэдээ ирэх нь, ажил төрөлтэй холбоотой, албан тушаалтай, цалин үйлстэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой сайн мэдээнүүдийг авах нь маш том юм өсрэлтийг ахицыг гаргаж чадах нь гайхалтай л ерөөсөө гоё юм сэтгэл ханамжтай байх тийм мэдээнүүдийг үйл явдлуудыг өсөлтүүдийг авах нь. Гэтэ хамгийн гол сүнслэг гоё өсөлт нь бол өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж эхэлж байна. Сүүлийн үед таад маань бол өөртөө анхаарал тавихгүй эсвэл одоо ямар стил имижтэй болох уу гэдгийг ойлгохгүй явж исэн бол та гадаад төрхтэй стил имижээ ойлгож авах тийм зүйлсийн одоо сургалтууд байдаг сургалт үйлчлэгээ авах тэгээд илүү нөгөө нэг зөв хооллолт амьдралын зөв хэв маяг хөдөлгөөнд ингэж хөрөнгө оруулалт хийж энэ тал дээр бол илүү хөгжил ахих ч юм уу иймэрхүү зүйлсийг бол авч байна. За бас нэгэн бэлэг ирж байгаа нь soulmate тэй болох нь энэ намрын бэлэг бол тань soulmate-тэй уулзуулж өгөхөөр төлөвлөсөн байгаа юм байна. Тэгэхээр soulmate бол ганц биечүүдийн маань хувьд бол яг сүнсний ханаа, сүнсний одоо учирлаа бол хийх нь за хостой хүмүүсийн хувьд ажил төрөл эрхэлдэг хүмүүс бол яг сүнсний хамтрагч, сүнсний түншээ одоо сүнсний найс нөхдөө олох ийм гоё найс нөхдөөгөө уулзрах ийм гоё бэлэг ирж байгаа юм байна. Энэ бүхэн маань бол бэлгээр ирж байгаа юм байна шүү манайхаа. За энэ бол байж болох хамгийн эерэг хувилбар эерэг бэлгүүд гэж би харж байна. За тэгвэл та бүхэн маань энэ бэлгээ хүлээж авахдаа яг бэлэн байгаа юу гэдэг дээр бол Devil үзэр гарсан. За хараахан бэлэн биш байна гэдэг хариулт өгч байна. За яг юу юунаас болоод яагаад бэлэн биш байгаа юм бэ гэдэг дээр яг тайлбар тавих юм бол та бүхний сэтгэл зүйн асуудал байгаа. За сэтгэл зүйн асуудал дээр сэтгэл готролд бас ингэж хүртээд байгаа. За хэн нэгнээс юм хараат байдалтай байгаа. Энэ нь одоо гэр бүлийн хүнээсээ байж болно. Иргэн орчин тойрны найз нөхдөс байж болно. Ажлын орчноос байж болно. Эсвэл энэ дандаа дээд алтан тушаалнууд гарч ирж байгаа учраас захирлынхаа, даргынхаа, боссынхаа, ахлахынхаа, менежерийнхаа хараат байдлаас болж ментал хэлт нөлөөлсөн ч юм уу иймэрхүү зүйлс байж болно. Тэгээд хурам мэхлэлт, худлаа ярих залмих гэдэг зүйлийг өгсөн ийм зүйлд орооцолдсон ийм байх магадлалтай. За бас нэгэн энэ бэлгээ хүлээж авахгүй байхад одоо нөлөөлөх хүчин зүйл бол justice доош харж бусныг битгий мартаарай. Тэгэхээр хууль бус зүйл одоо буруу зүйлд бол анханасаа орооцолдох хэрэггүй. Хэрвээ ингэж орооцолдох гээд байвал эхнээсээ өөрийгөө татаж аваарай гэдэг мессеж энд бас цуг явж байна шүү. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаараарай. За тэгээд life амьдралын болон
ажил карьерийн Oracle картаас болохоор алхам хий гэдэг хөзөр гарч ирсэн. Тэгэхээр яг л та бүхэн маань урагшаа нэг алхахаас айж байна. Эрсдлээс айж байна. Ерөөдөө тухтай бүстэй байх гэдэг өсөлт гэдэг зүйлээс айж байна. Өөрчлөлт гэдэг зүйлээс айж байна. Нийгмийн одоо таны эргэн тойрны орчны тогтолцоог өөрчлөхөөс айж байна. Дээрэс нь өөрөө өөртөө бас өөрчлөлт хийхээс айж байна. Тэгэхээр нөгөө алхам гэдэг зүйл чухал. Алхам хий, үйлдэл хий, хөдөл, урагшил гэдэг ийм мессежийг өгч байна. За тэгвэл дараагийн үзэр нь болохоор энэ бол одоо эрх мэдэл бүхий ингээд таны дарга байж болно, ахлах байж болно, таны багш байж болно. Эсвэл та шашин шүтлэгтэй бол таны их багш байж болно тийм. Таны эмч байж болно, юу ч хийж болно. Ямар ч тач танд нөлөөлдөг одоо юу гэх юм статус арай өндөр хүмүүстэй зөрчилдөхгүй тийм. Таны эцэг их бас байж болно, ах эгч нар, аав ээжүүд, эмээ өвөө нарч байж болно. Тэгэхээр нэг ёсны энэ одоо хөзрөөр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө аав ээжийнхаа сургаалыг, эмээ өвөөгийнхөө зөвлөгөөг, их багшийнхаа зөвлөгөөг, за шашин шүтлэгтэй бол за Христэлээ гэхэд Христийн номлол дээр юу ярьдаг вэ те? Одоо Буддаа шарын шашин байлаа гэхэд одоо лам багш нар бас лекц уншдаг те. Тэр лекц дээр юу ярьдаг вэ гэх мэтчлэн ерөнхий нэг одоо юу гэх юм зөв зүйлийг түгээдэг тийм хүмүүстэй битгий зөрчилдөөрэй. Тийм хүмүүсийг одоо юу гэх юм илүү сонсож одоо амьдралын зам ингээд явж байхад тэр замаасаа жоохон хазах гэдэг. Тэр хазаахтай тэр талбар нь болохоор зайлмих одоо юу гэх юм хурам мэхлэлт хээл хахуултай холбоотой. Тэгэхээр ийм зүйл рүү хазаалахгүй тулд энэ хүмүүсээс чинь та нарт одоо зөвлөгөө өгөх те зөвлөмж өгөх магадгүй ингээд одоо юу гэх юм алганы амтч үзүүлж болно те маргалтж болно загнаж болно те зандарч болно тэр зүйлтэй битгий зөрчилдөө. Энэ хүмүүсийн чи хэлж байгаа зөвлөгөө зөвлөмж үгс чинь таны ингээд буцаагаад зөв зам руу чинь одоо аваач болно. Буруу хэлтрхаас чинь сэргийлээд байгаа учраас битгий зөрчилдөөрэй. Их багш хүмүүсийнхаа үгийг сонсоорой, зөвлөмжийг аваарай гэдэг ийм мессеж бас цуг яваад байна. За тэгээд уншлага нь бол дуслаа. Улаан утсыг сонгосон мэдээж учиртай. Та бүхэн маань амьдрал дээр гаргаж байгаа шийдвэрүүд дээр аливаа асуудлууд дээр илүү ноён нуруутай байгаарэ гэдэг анхааруулгыг өгч байна. Дээрээс нь улаан өнгөтэй юу хуршиж ийн гэхээр сүүл мэдтэй уучлах боломж байна. Сүүл мэдийг тань байлгуудын явуулчихсан байна. За тэгээд өөрийгөө хайрлах тэ энэ улаан өнгийн зүрх байна. Энэ зүрхэн хүртээ нэг бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах зүйлдээ энэ хөрөнгө оруулалт бас хийх нь зөв шүү гэдэг нэг гаргалгаа явж байна. Нөгөө их багштай шашин шүтлэг итгэл үнэмшил за энэ улаан нөмрөг бас харагдаж байна. Аав хүмүүс, өвөө хүмүүс те дарга зэрэг босс. За тэгээд энэ хүмүүсийн үгийг сонсоорой гэдэг дээр за тэгээд дэвил үзэртэй бас яаж холбогдож байна улаан өнгөөрөө тий. Тэгэхээр нөгөө буруу орчин, буруу одоо найз нөхдийн нөлөөлөлт маш автж байна. Токсик харилцаа байгаа бол бас дуусах хэрэгтэй, анхаарч үзэх хэрэгтэй байна, засаж залруулах хэрэгтэй байна. Хараат байдал хин нэгний нөлөөнд татж байгаа байдал маш их байна. Тэгэхээр яг таныг буруу зүг рүү чиглүүлээд байгаа тэр орчин чинь ажлын орчин байна уу? Найз нөхдийн орчин байна уу? Гэр бүлийн орчин байна уу? Тий? Яг хаана байна гэдгийг та бүхэн мэдж байгаа учраас тэрэн дээр нэг анхаарал тавьж тэрийг засаж залруулаач гэдэг зүйлтэй улаан утас нь холбогдож байна. Дээрээс нь justice доош харж буусан. Хуулиас гадуурх зүйл, буруу зүйл рүү битгий орооч, буруу битгий гიშгээч, битгий халтраарай гэдэг зүйлээр. За бас нэг улаан өнгө нь холбогдож байгаа. За энэ хоёрын сав байна. Илүү алсын хараатай байгаа чи. Илүү холыг хараач те. Аливаа зүйлийг том зургаар нь харахгүй байна. Ерөөсө урдаа тулгарсан нэг жижиг зүйлээр аливаа төсөөлөд байна. Тэгээд танд өөрчлөлт хийх хэрэгтэй. Магадгүй энэ нөлөөлөд байгаа нөлөөлөлд татуулаад байгаа буруу нөлөөлөд байгаа зүйл орчин хүнээ саль гэдэг. Найз нөхдөө түнш хамтрагчаа тий ажлын орчин байвал тэр ажлаа салих хэрэгтэй. Таны дарга цэргээс ирж байгаа энэ зүйлээр хараат байдал байгаа бол одоо ажлаа салих юм тий гэх мэтчлэн өөрчлөлт хийх байгаа байна.
За ингээд нээлттэй уншлага нь бол үгээр өндөрлөж байна. За нэмэлт уншлагаа дээр болохоор за та ирж байгаа энэ гоё бэлгүүдээ хүлээж авахын тулд яг юу хийх хэрэгтэй байна вэ гэдгийг харж өгье. За хоёрдугаар ирж байгаа тэрхүү бэлгийг таних тэмдэг дохио юу вэ гэдгийг харж өгье. За гуравдугаар энэ намрынхаа туршид танд анхаарах голчилж анхаарах сэрэмжлэх зүйл юу байна вэ гэдгийг тус харж өгье. Тэгээ хэрвээ та бүхэн маань сонирхож байвал нэмэлтээ авч болно. За нэмэлтээ авахгүй ч байсан болно. Энэ хүртэл хангалттай мэдээлүүд өгсөн гэж бодож байна. Тэгээ нэмэлтийг яаж авах вэ гэж дандаа асуудаг. Тийм болохоор Monterey-гийнхаа IG болон Facebook-ийнхаа чатаар орж ирээд нэмэлтээ авъя гэж тэгээд төлбөрөөр баталгаажуулснаар линк нь шууд явдаг байгаа шүү. За ингээд 1-р группийнхандаа амжилт хүсье. За сайн байна уу? 2-р группийнхэн маань нээлттэй орчлагыг эхлээд бэлэн басан байна. Та бүхэн маань бол энэ шар өнгийн явцыг сонгосон байгаа. За тэгэхээр 2-р групп бол саяхан маш их юм том өөрчлөлт рүү орсон. Өөрчлөлтийн тэр энерги, өөрчлөлтийн урсгал руу орсон. Эсвэл яг орох гэж явж байгаа ийм хүмүүс бол сонгосон байхаар байна. Дээрээс нь материалын урд, загсны урдны хүмүүс те энэ группийг сонгосон байна. За тэгэхээр дээд үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр сүнслэг өөрчлөлттэй шинэ эхлэл өнгөрсөнтэйгөө болон ямар нэгэн харилцаатай эсвэл ямар нэгэн ажил төрөлтэй эсвэл ямар нэгэн хүн хоорондын харилцаа найз нөхөдтэйгөө ч юм уу те эсвэл хамтрагч түнштэйгээ альва ажилтай маш их зууралцсан. Тэр нь маш токсик байсан тий. Тэгээд тэрэн дээр болохоор маш их энерги алддаг байсан, хохирдог байсан. Ийм зүйлтэйгээ удаан хугацаанд зууралтаж явж байгаад саяхан тэрнээсээ салсан. Тэр их урт хугацаанд зууралтаж явсараагаа тавьж явуулсан гэсэн үг. Иймэрхүү харилцаанд орсон хүмүүс маань энэ 2-р группийг сонгуул зөв группийг сонгосон байна гэж ойлгож байна. За аливаа таны ажил хэрэг үйл ажиллагаа ер нь танд ямар нэгэн байдлаар төгсгөл гэдэг зүйл бий болсон бол бас зөв группыг сонгосон байна. За тэр төгсгөл нь юу ч гэж болно. Харилцаа дуусгуулсан гэж болно. Саяхан удаан хугацаанд найзал нөхөрлөжсэн хүмүүсээс салсан байж болно. Хосууд салсан байж болно тий. Эсвэл маш удаан хугацаанд хийж ирсэн ажлаасаа гарсан байж болно. Эсвэл яг бага сургууль бол бага сургуулаа төгссөн дунд сургууль, ахлах сургуулиудаа төгссөн те эсвэл оюутны анги яг төгсөөд амьдралын гараан дээр гарч байгаа гэдэг ч юм уу те. Тийм байдлаар бол яг ингээд төгсгөл хийж чадсан. Тэгээд шив шинхэн шал өөр ийм өөрчлөлтийн энерги рүү орж явж байгаа хүмүүс маань бол энэ группийг сонгосон байна. За тэгээд яг шууд утгаараа бас саяхан таны мэддэг, таньдаг те эсвэл ойр орчмын эсвэл мэддэг таньдаг тийм хүмүүс бас нас барсан байх магадaltaй. За ийм байна. За энэ төгсгөл энэ хэцүү байдал, энэ том шийдвэр те энэ зүйл маань танд маш их юм joy байдлыг авчрах нь энэ хэцүү давааны арт те энэ эгоны үхэл байна. Өөрлөгөө өнгөж сурсан те энэ мөч хүртэл омглон явсан. Энэ мөч хүртэл өөрийнхөөрөө зүтгэсэн эсвэл энэ мөч хүртэл эрэмгий байсан энэ хүмүүс маань эгоны үхэл хийсэн байж бас болно. Хэрвээ яг тэгсэн гэж үзэж байгаа бол энэ хэцүү байдлууд тий саяхан тохиолдсон гэд юу учир нь олдохгүй юу болоод байгааг мэддэхгүй маш их юм өмнө самны арт танд бол үнэхээр аз жаргалтай, сэтгэл ханамжтай, тайван тий сэтгэл дүүрэн тийм гоё байдал бол арт нь яг ирж байгаа юм байна. Тэгээ энийгээ дагаад мэдээж эд баялаг тий гавьяа шагнал, өөртөө итгэх итгэл, өөрийн үн цэнээ тодорхойлох, өөрийгөө дахин шинжлэх, өөрийгөө хайрлах гэх мэтлэн ийм гоё зүйлсүүд бол араас нь орж ирж байгаа юм байна. Тэгээ сүнслэгийнхаа энергитэй ч гэсэн ухамсарын түвшин ахижин, сүнслэгийн хөгжил ахижин, сэрж байна, өөрчлөлт ирж байна. Тэр чигээрээ таны амьдралыг арга үнцөг тий таны хандлага, арга барил бүх зүйл бол ингээд төрөл арилцсан мэтэр өөрчлөлт бол ингээд хийж байгаа юм байна. Эсвэл өөрчлөлт ирж байна тий. Та бүхний маань яг цаг хугацаанд
хугацааны космик хугацааныг яаж таарч ийн түүнтэй тохируулж өөртөө бас өөрсдөө юу ягаарай ойлгож уншаарай. За тэгээд энэ өөрчлөлт маань болохоор таныг тэнцвэржүүлж байна. Тэнцвэрлүү аваачиж байна энергийнхаа түвшинд. Яг нөгөө нар сар нь тэнцэж байна. Инь ян энерги нь тэнцэж байна. Яг та тэнцвэртэй болж байна. Энэ их үмээ самууны ард та тэнцвэртэй болж чадж байна. Ажил амьдралаа тэнцвэртэй авч чаддаг болж байна, тэ? Хил хязгаараа зөв тогтоож чаддаг болж байна. Найз нөхдөө зөв сонгох тал дээр, тэ? Ажлын орчноо зөв сонгох тал дээр, хүрээлэн буй орчны тал дээр, хайрын тал дээр, гэр бүлийн тал дээр гих мэтлэн ерөнхийдөө бол яг тэнцвэр гэдэг зүйлийн утга учирыг ойлгосон. Би одоо юу гэдгийг өөртөө итгэлтэй байж болно, гэтээ хитрхи итгэлтэй байж болохгүй юм байна. Гэхдээ би өөртөө итгэлтэй байж болохгүй юм чинь одоо юу гэдгийг гинтгэн л нормаагаал те ингээл өөртөө итгэлийн алдаад ихгүй те ер нь аливаа зүйл чинь хитрээд ирэхээр болтгүй юм байна. Аль нэг тийшээгээ одоо юу гэдгийг туушраад ирэхээр л алддгийм байна гэдгийг яг ингэж ойлгож авч байгаа. Тэр тэнцвэрлээ очиж байгаа юм энерги авч байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор та бүхний маань энэ намар хүлээж авах бэлэг нь яг ямар талбар дээр байна те ямар бэлэг ямар энерги ирээд байна вэ гэдэг дээр за энэ конфликт үзэр буюу одоо энэ 5-ын савааны үзэр гарч ирж байна. За энэ 5-ын саваа болохоор бэлэг болж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө бас нэг тийм гайхалтай юу гэдгийг сайхан утга гэхээс илүү нэг жоохон зөрөлдөөн, зөрчилдөөн, маргалтаан тий одоо жоохон хов жив гэх юм уу, хэрүүл маргаан тиймэрхүү зүйл. Айгүй их сөргөлдөөнийг илтгэдэг. Иймэрхүү зүйл. Жоохон аливаа зүйлд юм байлдах, тулалдах, тий өрсөлдөөн ч гэж болно. Эсвэл ажлын орчинд болохоор энэ маань өөрөө ажил хаялтыг бас илтгэдэг. Тэгэхээр та бүхэн маань яг нэг орчинд байж байгаа дэт үзэр хийсэн тий таны ажил байж болно. Хийдэг байсан ажлын орчин хитрхи их ховживтэй, хитрхи их өрсөлдөөнтэй тий хитрхи токсик, хитрхи сүрэг хит их юм алан хидантай бүр ингээд амар тайван байдаггүй тийм ажлаа та одоо хаях гэж байгаа. Тэр ажлаа орхих гэж байгаа. Ийм энерги байна. Тэгээ энэ энерги нь өөрөө энэ намрын бэлэг болж ирж байна гэсэн үг. Та энэ орчинд сурах ёстой зүйлээ сурч авлаа. Энэ орчинд юу болдог юм бэ? Юу сайхан харагддаг юм бэ? Юу муухай харагддаг юм бэ? Яаж явбал зөв байд юм бэ? Яавал буруу байд юм бэ гэдэг бүх одоо сурах ёстой хичээлээ сурчсан учраас энэ ажлаа орхих, өөр ажилд орох тий энэ үйл явц бол бэлэг болж орж ирж байна. Магадгүй та энэ ажлыг хэцүүгийн гайхаал те өсөлт, карьер өсөлт, одоо цалин өсөлт, өөр юу гэдгийг халамж үйлчлэгээ, соёл одоо юу гэдгийг тэр бүхнийг ингээд хэцүү гэж бодсон хэрнээ хитрхи удаан ажилласан. Тэгээ гарах гэхээр гарч чаддгүй те бай гэхээр ингээд айгүй токсик ийм нэг одоо юу гэдгийг шийдэлгүй ингээд маш удаан хугацаанд явсан бол та одоо эцсийн мөчөд бол энэ намар шийдвэрээ гаргаж чадхад одоо туслах хүчнүүд сахиусуу тань ингээд тусалж чадах нэ тэдгээрийнхээ тусламжтайгаар та ажлаа сольж чадах нэ. За ажил сольсныхаа араас юу вэ гэхээр нөгөө Page of Pentacles буюу энэ хөрөнгө оруулалт те сайн сайхан мэдээнүүдийг хүлээж авах нь гоё саналуудыг хүлээж авах нь магадгүй эсвэл одоо өөрөө хувийн брендинг үүсгэх, хувийн бизнес эрхлэх, хуваараа одоо юм хийх те тиймэрхүү зүйл рүү бас орж болно. Эсвэл өөр ажлын санал авч болно гэсэн үг. Орчин цоошин салбар чиглэл те цоошин соёл таныг одоо ухтаж авахд бол бэлэн байна. Тэр маань бас маш том өсрэлт хийх нэ таныг одоо яг байгаагаар чинь үнэлж чаддаг бодитоор үнэлж чаддаг тийм газар одоо танд бодит цалингийн саналыг бодит статусыг ингээд санал болгож ирж байгаа тийм санал хүлээж авах нь хуваараа бизнес хийж байгаа хуваараа юм хийх гэж байгаа хүмүүст бол одоо босгох хөрөнгө оруулалт авах тэр тал дээр нь бол маш ээлтэй харагдчихна. За бас энэ хараад Ace of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө зоосны өвчрүүд бүгдээрээ дээшээ гарч бус. Ace болон Page дээр бүр зэрэг гарч ирсэн тий. Тэгэхээр ерөөсөө танд хүн мөнгө өгж гин энүүгээр одоо ажлаа эхлүүл, энүүгээр хувийн бизнесээ эхлүүлгээд хамаатан төрөл садан болон
холын хүмүүс ханаас ч хамаагүй ерөөдөө та хөрөнгийг босгож чадчихна. Хуваараа юм хийх тэрхүү хөрөнгөө босгож чадчихна гэсэн. За нөгөө талаараа нөгөө яг ажлын орчинд гэвэл маш гой саналуудыг бол шууд хүлээж авахаар байна. Ерөөс ажлаасаа гарлаа дараагийн санал нь баг бэлэн байгаа юм уу тиймэрхүү байна. За энэ маань өөрөө энэ намрын бэлэг юм а. Яагаад гэвэл зөв газраас танд санал ирж байна. Та зөв үйлдэлийг хийсэн байна. Араас нь одоо яг таны саваа хоосолж чадаад араас нь орж ирэх гоё сайхан бүхэн чинь орж ирэхэд бэлэн байна. Шив шин бизнес эхлүүл шинэ ажилд орж гоё хадгаламжтай болох эд баялагийнхаа яг үд хаалгыг нээж байгаа шинэ эхлэлийг хийж байгаа яг санхүүгийн хувьд бол яг ийм зөв одоо үе ирж байна гэдгийг илтгэж байна. Тэгэхээр энэ бол ялчгүй ажиллаа солих хүмүүс байна. Тэгээ энэ ажлаасаа гараа шинэ ажилд орж байгаа нөөрөө бэлэг болж ирж байгаа гэдгийг гэдэг нь нэг ёсны маш зөв зүйлээ, танд хэрэгтэй байсан зүйлээ, таны хийх ёстой байсан зүйлээ гэдгийг бас давхар мессеж өгдөг юм гэсэн. За энергийн төвшөнд бол masculine energy наар манайхаа бүр энэ хоёр хамт гарна гэдэг нь бүр ингээд цаанаасаа маш юм утга учиртай байна. Masculine energy ч өөрөө эрэгтэйлэг энерги, feminine energy эмэгтэй энерги. Та энэ бэлгүүдийг авч чадсанаар энэ ян энерги наараа манайхаа бүр энэ хараа ингэж таарад movement into balance яг ингээд тэнцвэрлүүгээ явж байна тэгээд тэр тэнцвэрийг олж авч чадчихээн. Тэгэхдээ энэ намар болж авах нь Тэнгүүд эн чинь намрын бэлэг болж ирж байна. Тэгэхээр тэнцвэртэй амьдрал гэдэг бол хүн болгоны авч явж чадахгүй одоо тийм гайхалтай том бэлэг. Хүн болгон тэнцвэрээ хадгалах гэж тэнцвэртэй байх гэж маш их хичээдэг. Тэнцвэрээ дандаа алдаж явдаг. Тэрнээсээ болж одоо юм асуудлууд гардаг блоконд ордог. Тэгэхээр энэ гайхалтай тэнцвэрийн үзэр бол гарч ирж байна. Яг нь нөгөө утгаараа бол одоо юу гэдгийг хосгүй хүмүүс маань яг өөрийнхөө нөгөө нэг нар сар гэж байдаг шүү дээ яг өөрийнхөө хосыг олох энэ маань өөр бас бэлэг болж орж ирж байна. За Lovers card-аас болохоор за энэ нь болохоор нөгөө хостой хүмүүсийн хувьд бол өгж байгаа мессеж байна. Тэгэхээр би бинийгээ одоо муу талын битгий хаар, мууг нь битгий шүү, битгий би бинээ гол сайнтай муутай хамтд нь хайрлаж чадаад байгаагаар нь аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь авч явж чадах юм бол бүр ингээд гайхалтай ич шидийн өөрчлөлтийг авчирнаа гэдэг мессеж байна. Тэгэхээр сүүлийн үед одоо хосууд маань бол нэг жаахан би биенийхээ өөг харсан, би биенээ голсон, гоочилсан жаахан ингээд би биен лүг ингээд чийл юм байна, үгүй чийл нэг юм дутагдaltaй байна гэж харахаасаа илүү угаасаа төгс зүйл гэж байхгүй тэгэхээр ингээд байгаагаар нь асуудлыг хүлээж аваад байгаагаар нь альваг ингэж дүгнэж хандаж чадах юм бол хосын харилцаанд бол бүр гайхамшигтай юм энергийн болон шууд утгаараа өөрчлөлтүүдийг шууд орж ирнэ. Бүр иж шидийн өөрчлөлтүүд орж ирнэ гэдэг ийм мессеж бас ирж шүү. Энэ маань бас өөрөө гаргалгаатайгаа, заавартайгаа бэлгнийх нь утга нь бас цуг явж ийн гэж ойлгоорой. За ийм гайхалтай бэлгүүд ирж байна. Тэгвэл хамгийн сүүлд нь тухайн энэ ирж байгаа бэлгийг та бүхэн маань хүлээж авахд бэлэн үү гэдэг дээр no гэсэн үг гарч ирсэн. Тэгэхээр 8-ын сэлэм маань үгүй гэдэг хариултыг өгсөн байна. Тэгэхээр яг хүлээж авахд харах юм бэлэн биш байна. За яг ямар хүчин зүйлүүдээс болоод бэлэн биш байна гэхээр маш их юм хязгаарлагдсан бодлууд, сөрөг итгэл үнэмшлүүд, буруу итгэл үнэмшлүүд, сөрөг одоо харцтай сөрөг байдлууд, юм хардал сэрдэлтүүд бас орж ийн, айдас түгшүүрүүд орж ийн, маш их юм дарамттай байгаад байна. Гэхдээ ер нь бол гадны дарамт түүнтэй бас яг хавсраад одоо дотоод өөрийгөө дарамтлж байгаа тэр байдал ч гэсэн тэгээд итгэл алдарч ийн, ямар нэгэн одоо тусламж байхгүй иймэрхүү зүйлээс болоод энэ бэлгүүдийг яг хүлээж авахд бол яг одоор бол энэ одоо бичлэгийг үзэж явах хугацаанд бол хараахан бэлэн биш байгаад байна гэдэг явж байна. За дараа нь мэдээлэл авъя гэхээр эрх мэдэл болон одоо perspective буюу алсын хараа одоо юу гэдгийг төлөвлөлт гэдэг юмнууд юусаа байхгүй байна гэж. Тэгэхээр эрх мэдэл гэхээр хин нэгнээс юм юу гэдгийг хараатай байгаад байна. Хараат байдалтай байгаад байна. Нөгөө өөрөө
асуудлыг шийдвэрлээд өөрөө үүрэг хариуцлага аваад өөрөө ингээд тий төлөвлөлт төсөв юмнуудаа тогтоогоод ингээд өөрийнх нь нэг юм үйлдэлч гэх юм уу идэвхтэй байдал ийм хариуцлагатай байдал үүргээ хариуцлага ухамсарлаж байгаа байдал үүргээ гүйцэтгэж байгаа байдал ерөөсөй байхгүй. Нэг юм хоосон зүйл хүлээсэнтэй нэг тийм зүйл байгаад. Тэгэхээр манайхан маань бол энэ өгж байгаа хамгийн том мессеж нь бол төлгөө төлөлтөө гарга хоошидын алсын хараагаа тогтоо дээрэс нь одоо хитрхи сөрөг байгаад байна. Маш сөрөг байгаад байна. Тэгэхээр сөрөг энэ маань доош харж болсон шүү дээ тий. Тэгэхээр энэ аливаа зүйлийг сөргөөр хандхаас илүү одоо юу гэдгийг арай өөрийнхөө харж байгаас өөр өнцгөр нэг харж үзээрэй. Тэгвэл ингээд юу яана бүх зүйл өөр харагданаа, бүх зүйлийн учрыг олноо гэсэн юм утгатай мессеж ирж байна. За дээрэс нь өөрийнхөө амьдралд өөрөө эзэн биш байгаад байна. Эзэн байх байгаад байна. Тэгэхээр үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Амьдралын хариуцлагыг өөртөө хүлээж авч чадахгүй байна манайхан маань. Тэгэхээр та ямар шийдвэр гаргасан өдийг хүртэл тэр шийдвэрүүдийг чинь нийлбэр нь өөрөө үр дүн тийм үү. Тэгэхээр тэр үр дүн одоо танд харагдчихэв. Тэгэхээр энэ бүхэн хин нэгэн ажлын даргын буруу юм уу? Хин нэгэн найз нөхдийн чинь буруу юм уу? Хин нэгэн эхнэр нөхрийн танд буруу юм уу? Эцэг хийн буруу юм уу? Өөрийн чинь буруу юм уу? Яг хэний буруу вэ гэж харж байна вэ? Эцсийн мөчөд одоогийн хараад байгаа үр дүн чинь та бүхний хийсэн сонголтуудын нийлбэр байдаг. Тийм учраас бүх зүйлийг өөрлөгөө өнгөөгөөд өөрлөгөө фокуслж байгаад энэ амьдралдаа хэрвээ алдсан бол хамаагүй шүү дээ. Таны хийсэн сонголт тийм ээ. Таны хийсэн алдаа учраас тэр алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэгээд хариуцлагаа сайхан өөрөөд цаашаа яв. Юм нэгээр дуусахгүй хэрвээ онсон бол эрдээд байлгүй өнгөрөхгүй тийм ээг орохгүй бардамлахгүй омглон биш тийм омглон байхгүйгээр илүү намтай дүлгөөнөөр дараагийнхаа хариуцлага үүргийг бодоод ингээд цаашаа яваа. Нэг юмны юм хоёр туйл байгаад байхгүй тэгээд амьдралтаа ерөөсөө эзэн бай гэдэг ийм мессежүүд ирж байна. За иймэрхүү асуудлуудаас болоод яг энэ бэлэг бол орж ирэх гэхээр хаалгаар хаалттай байгаа. Хаалгаа бол та өөрөө нэнэ гэж байна. За ерөөхдөө ойлгомжтой ярьсан гэж бодож байна. За шар өнгийг та хэд маань сонгосон. Тэгэхээр шар өнгөтэй холбоотой үзрүүдээ түүй. За энэ юуны дээд үзрийн маань энэ хааныхын зураг нь тэгээ цаатлынх нь зураг ингээд шар өнгөтэй байгаад энтэй холбогдож байна. За тэгээд 9 аяхтай аяг өөрөө шар өнгөтэй энтэй холбогдож байна. За ингээд балансын үзэр маань нараа урсж ирсэн. За өөр нэг шар өнгө гэвэл за энэ бол голцоо шар өнгөтэй байгаа тийм Peugeot Pentacle шар байна. За энэ Zeus шар байна. За Masculine Energy шар өнгөтэй байна. Энийг би хүлээж авна. Ягаад гэвэл энэ маань болохоор заагдж байгаа хүртэн нь бол өөр наран сүлжээ үртийг илэрхийлдэг. За ингээд шар өнгөийг сонгосон та хийдэд маань нэгтгээд хэлэхэд бол тий. За энэ үзрүүдээ харж байгаа бүгдээрээ шар өнгөтэй холбоотой гэсэн үг. Шар утастай. За энэ шар утас та бүхэнд юу хэлж байгаа гэхээр эгоны үхэл болон за ингээд аливаа зүйлийн өдийг хүртэл шийдэж чадахгүй зөрчилдөж явсан, зунгаарлаж явсан тий дуусаж чадахгүй, хайж чадахгүй, нийлж чадахгүй нэг юм харилцаа талбарууд иймэрхүү зүйлээсэн болвол энэ бүхний төгсгөл нь ирж байна. Төгсгөл нь эрэхтэй дээд үзэр байдаг учраас нөгөө аливаа зүйлийн төгсгөл эрэхтэй тиймч аз жаргалтай сайн сайхан байдлаар зөөлөн байдлаар эрхэн жаахан ховор байдаг. Мэдээж танд жаахан юм хохирсон ч юм уу хохирогчийн тийм мэдрэмж өгч болно. Таныг жаахан нурааж болно тий. Таны ихтгэл үнэмшил нугарч болно, хугарч болно, та гутарч болно, уйлж болно. Нэг жаахан ширүүхэн тийм төгсгөл ирж байна тий. Тухайн зүйлийн төгсгөл. Гэтэ энэ төгсгөлийн ард нь бүр гайхалтай таны сэтгэл ханамж дүүрэн байх. Би энэ шийдвэрийг гаргасан зөв болж би энэ зовлон амссан зөв болж юу гэдгийг энэ хэцүү байдал тулгарч иж би энэ их зүйлийг би ойлгож авлаа гэдэг ухаарл ч юм уу тий. Тэр их юм фүүл байдал за дээрэс нь ард нь байгаа гавьяа шагнал өөртөө ихтэй байдал дүүрэн байдал гэдэг зүйлийг тэгээ аз жаргал тий сэтгэл ханамж гэдэг зүйлийг бол та
мэдрэх нэ. За мэдрээ зогсохгүй та амьдралын тэнцвэр ямар чухал зүйл бол байдгийм бэ? Тэнцвэртэй байх чинь ямар утга учиртай зүйл юм бэ гэдгийг ойлгож авна. За мөн дээрээс нь ирж байгаа бэлэгний хувьд бол та ажил хаялт зарлах нь эсвэл ажлаасаа гарах нь, ажлаа солих нь ерөөсөө нэг их удахгүйгээр араас нь шинэ ажлын саналууд авах нь, санхүүгээ босгож чадах нь, хөрөнгө оруулалт авах нь тий ерөөсөө бөө мөнгөний одоо боломжууд ард нь бол нуугдаж байна. За тэгээд танд бол юу гэдгийг наран сүлжээ хүрдээ идэвхжүүлэх дээрэс нь нартайгаа холбогдох, галтай холбогдох ийм одоо үйлүүд бол хэрэгтэй байна. Тэгээд таны эр зориг буцаж ирэх нь илүү зоригтой байх нь, илүү эерэг байх нь, нар гэдэг бол өөрөө тий илүү эерэг байх, эр зоригтой байх, хүчтэй байх яг бэлэгддэг ийм зүйл шүү дээ. Ийм байх нэ. За тэгээд блоклогдоод байгаа зүйл чинь ерөөсөө хязгаарлагдмал бодлууд байна, сөрөг бодлууд байна. Аливаа зүйлийг жоохон хитрхи одоо юу гэдгийг нэг юм хийх гэж эсвэл нэг хүнтэй одоо ажил эхлүүлээ гэхэд ингэж болоод тэгч болоо энэ хүн одоо юу гэдгийг араас ингээд ховж ярьч болоо одоо энэ трама буюу шархан дээр тулгуурласан хардал сэртэлтүүд, төсөөллүүд, хар бодлууд, муу санаанууд гэсэн нөгөө санаа мууд явгат мэдэн шүү дээ. Ингээл нөгөө нэг бохир зүйлээр, буруу зүйлээр, сөрөг зүйлээр л ингээл тархиа бодлоо эргэлдүүлээл ингээд байгаа. Энэ байдал бол танд маш их том блокийг авчираад байна. За дээрэс нь болохоор маш айдас байгаад байна. Мэдээж ингээд туйлын сөрөг хүн байна та гэж бол хэлэхгүй. Таны энэ сөрөг байдал чи өөрөө бас шалтгаантай. Та хин нэгэнд өмнө хуурдагдсан ч юм уу те эсвэл ингээд хуучны таны шархууд байгаа. Тэр шархуудаасаа болж нэг ёсны хохирогч болчихгүй гэсэн нэг тийм айдас эргэлзээ тийм зүйл дээр тулгуурлаж энэ үйлдэлүүд энэ сөрөг бодлууд орж ирж байгаа энэ бусдыг буруутгах байгаа бусдыг хардас ирдэж байгаа ийм зүйлс чинь гол шалтгаан нь бол таны шархнаас болоод байна гэдэг ийм зүйл байгаа даа. Одоо өмнө нь бол итгэлийн алдчихсэн хүнд хуурдчихсэн тий залилуулж исэн иймэрхүү шархнуудаас бас болж байна. Тэгэхээр илүү бодлоо тунгалаг байлгаад, бодлуудаа зэгцлээд, илүү эерэг байгаад, хүнд итгэж үзээд тий юмыг нэг наантай цаантай ингээд гоё тэнцвэртэй авч яваарай гэдэг ийм мессежүүдийг бол өгч байна. За нэгэн ойлгомжтой, маш ойлгомжтой юм уншлага боллоо. Тэгээд манайхан маань болохоор мэдээж шар өнгийн юугаа наран сүлжээ үртэй гоё тэтгээрээ хотоод бол хогийн сав биш те зөв хоолт хийгээрээ шар өнгөтэй юмнууд идээрээ шар өнгийн юм одоо өмсөөрөө хотоод орчимдоо өмсөөрөө шар бүс зүгээрээ гэдэг ч юм уу те ингээд өнгөнийхөө нөгөө гоё юмнуудаа хийгээд за хэрвээ энэхүү уншилгаа нь маш гоё таарад тааламжтай мэдрэмж төрөөд сонирхлыг тань татчихвэл нэмэлтийг бол санал болгож байгаа. Нэмэлт яаж авах вэ гэдэг асуулт байнгын ирдэг. Тэгэхээр та бүхэн маань Монтарагийнхоо IG, Instagram болон Facebook чатаараа би нэмэлт авъя гэд ороод ирэхэд бол тань дээр хариу очиж байгаа. Мэдээж нэмэлтийн төлбөрийг баталгаажуулаад линкээ шууд авдаг байгаа шүү. За нэмэлтэн дээр юу харж өгөх вэ гэхээр бэлгийг хүлээж авахд яг юу хийх хэрэгтэй вэ? Тэ? Хүлээж авах тал дээр та хэд маань нөө гэсэн хариу авсан байгаа. Тэгэхээр хараахан бэлэн биш байна. За тэгвэл энэ гоё бэлгүүдийг хүлээж авъя тийм ээ. Гэхдээ би яг юу юунаас эхлэх вэ? Юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нь бол харж өгье. За ирж байгаа бэлгийн яг таних тэмдэг дохио нь юу вэ гэдгийг түлхүүрэг болгож харж өгье. Таны энэ намарчангаа энэ ирж байгаа бэлгтэй холбоотой түлхүүрүүгүүдийг харж өгье. За тэгээд энэ намрын турш сэрэмжлэх зүйл, анхаарч явах зүйлс нь юу байна вэ гэдэгт дээр харж өгье. За тэгээд энэ үртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Монтора бол хувийн уншлагын цагаа авч ийн, хувь тавилангийн матрицаа гаргаж ийн, үндэс эрдэнэ сургалт руугаа хүмүүсээ оруулж байгаа. За иймэрхүү сонирхолтой байна. Тэгээд нэмэлтээр уулзцгаая. Бүгдээрээ баярлалаа. Баяртай. Сайн мэцгаано 3 дугаар групп буюу улбар шар өнгийн явцыг сонгосон үзэгчдийнхаа нээлттэй уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За та бүхэн маань энергийн шалгалтын хувьд бол яг сүүлийн үед ургийн баяранд болсон одоо хамаатан төрөл саадан одоо урагтай холбоотой тийм найр наадам хийсэн те
тахилга хийсэн, аваа босгосон ч юм уу тиймэрхүү зүйлд оролцсон, хурим найранд оролцсон хүмүүс байвал бас зөв группээс сонгосон байна гэж ойлгож болно. Арслангийн орд, өвхрийн ордныхан болон Нумын ордныхан за тэгээд Хумхын ордныхан бас сонгосон байж болно. За дээрэс нь хурим найраа хилцсэн байгаа тийм. Окей. За гэр бүлтэй холбоотой өсний дайх энэ төр байж болно. За иймэрхүү зүйл хийсэн, зохион байгуулсан, эсвэл иймэрхүү зүйлд оролцсон хүмүүс бол бас зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. За King of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр бас аль хэдийн та бүхэн маань одоо өөрийн гэсэн байр сууриа олчихсан тий, өөрийн гэсэн доктортой ажил төрөлтэй, доктортой орлоготой ийм тайван тий одоо өөрийн гэсэн юм хамгаалтыг бий болгож байгаа өөрийн гэсэн хамгаалттай гэсэн үг. Хамгаалтай гэдэг нь одоо эд хөрөний талдааш тэр нийгмийн статус талдааш тэр гэсэн үг. За ийм хүмүүс байвал бас зөв группаа сонгосон байна. За гэж ойлгоорой. За та бүгдийн маань хувьд болохоор сүүлийн үед юу тохиолдож байгаа гэхээр за тухайн ажлын байран дээр албан тушаал дээр одоо байж ийн гэж бодно шүү дээ. Ямар нэгэн албан тушаал дээр ингээ ажил эрхэлдэг тий. Тэгэнгүүт тэр албан тушаалын өрсөлдөөн үг болж байгаа гэх юм уу? Тэгээд тухайн өөрийн хийдэг тухайн ажлын мистэй авч үлдэх гэж одоо өрсөлдөж байгаа, хичээж байгаа ийм хүмүүс. За дээрэс нь танд ганцаараа бүгдийн өмнөөс одоо тэмцэж байгаа одоо хил ам үйл үйлдэл одоо юу гэдгийг ингээд сөрөг бүхний төлөө яг ганцаараа тэмцэж байгаа хүмүүс харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө нэг тэмцэл ихтэй, зөрчилдөө ихтэй тэр бүхний төлөө ингээд яг зүтгэж байгаа ийм энерги бол байгаад байна. Тулалдж байгаа гэсэн үг тийм энэ тулалдж байгаа хүний зураг байгаад. Та бүхэнд хамгаалалт хэрэгтэй, нэмэлт хүч хэрэгтэй байгаа гэсэн үг. За тэгээд газартай холбоотой одоо нэг газрын маргаан энэ төр байдаг шүү дээ тий, үйл хөдлөх хөрөнгийн газрын яг газар авах гэж байгаа ч юм уу, эсвэл өөрийнх нь газар дээр өөр хүний одоо нэр нь цуг байж идэг ч юм уу, ингээд нэг газрын маргаан заргаан болдог, газартай холбоотой үйл хөдлөлттэй холбоотой юм маргаанууд болдог шүү дээ. Тиймэрхүү зүйл бас тохиолдсон байж болно. Дээрэс нь үйлчлэгээний байгууллагуудад ажилдаг, үйлчлэгээний салбарт ажил эрхэлдэг ийм хүмүүс маань энэ группийг сонгосон байж болно. Тэгээ та хэд маань болохоор сүүлийн үед бас self love буюу өөрийнхөө үн цэнийг дахин тогтоох, дахин ойлгох, би энэ одоо орчлон хорвоо дээр их үн цэнтэй юм байна. Би өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө золиослж болохгүй байна гэдгийг яг ойлгож байгаа ийм хүмүүс сонгосон байж болно. Ерөнхийдөө бол өнгөрсөнд болсон процесс аливаа зүйлийг бол яг тавьж явуулж байгаа шатан дээрээ явж байна. Харин та бүхэн маань 3 дахь группийн маань эмэгтэйч бай, эрэгтэйч бай. Юу гэдгийг эмэгтэйлэг шин чанар болон эмэгтэйлэг энерги нь айгүй дутмаг байгаа те. Тэгэхээр та хэд маань болохоор хитрхи зарчимж, хитрхи хатуу те, яхир, хит зүрүүд, хитрхи одоо юу гэдгийг ширүүн, дорив те, омглон одоо уцаартай нэг тиймэрхүү байсан байгаад байгаа юм энерги бол мэдрэгдэж байна. Аливаа зүйлд арай илүү одоо юу гэдгийг ухаалгаар, арай зөөлнөөр, арай уян хатнаар гэд хандах ч юм уу тийм хандлага дутмаг байгаад байна гэсэн үг. Тэрнээсээ болж юм сөргөлдөөнд орох те, дайралтанд орох иймэрхүү зүйлүүд бас болоод байна гэж уншигдэж байна. Мөн хитрхи өөрийгөө өөгшүүлэх те, тийм жаахан эго орох ч юм уу те, жаахан бардамнах иймэрхүү зүйлээсээ бас босон байх магадaltaй гэж харагдаж байна. За тэгвэл дараагийн асуулт нь болохоор танд ирж байгаа энэ намрын бэлэгний энерги ямар бэлгүүд ирж байгаа яг энергийн түвшинд яаж харагдж байгаа гэхээр Nine of Wands гарч ирсэн. Тэгэхээр энэ бол одоо тий нэг одоо туйлын гайхалтай одоо юу гэдэг цагаан морь унсан ханхүү гэдэг шиг маш их романтик ирчтэй, хүчтэй тий царайлаг юм секси ийм гоё залууг бол илэрхийлдэг. Тэгснээ үйл хөдлөл авдаг тий хийж одоо аливаа зүйлийг ингээд бүтээж хийж чаддаг сүнслэг бас байх уу байна гэхмэчлэн ингээд нэг бүх одоо авьяас чадамжинд бүрэлдсэн ийм хүнийг бэлэгдэж байгаа. Маш юм гал ирмэлцэлтэй, хүсэл ирмэлцэлтэй зүгээр сууж чаддгүй ийм хүнийг бэлэгддэг. Тэгэхээр та бүхэнд маань юу гэдгийг бэлэг болж ирж байгаа зүйл нь ганц бичүүдэд
ийм гайхалтай романтик цагаан морь унсан ханхүү. За тэр хүн нь болохоор заавал эрэгтэй эмэгтэй нь хамаагүй ганц биш ч бүх хүмүүст хамааралтай гайхалтай залуутай гайхалтай бүсгүйтэй учрахны энэ бол энэ намрын таны бэлэг бахны за тэр хүн бол 9 шидэнд бүрдчихсэн гэдэг юм уу те нөгөө эрэг утгаараа шүү дуулдаг бол дуулдаг бүжгэлдэг бол бүжгэлдэг те ажил төрлөө хийчдэг гэр орныхаа ажлыг амжуулчдаг ингээд нэг юм хурдан те хурдтай идэвхтэй цогтой золбоотой яг ийм хүн бахны тэгж ойлгож байна. Тэгээ маш их юм том хайрын адал явдал таныг хүлээж чинь бэлэг болж ирж чинь гэсэн үг. За дээрэс нь бас нэг бэлэг болж байгаа зүйл маань болохоор энэхүү хүнтэйгээ уулзлаа гэхэд одоо юу гэдгийг тийм хурдан харилцаа дуусгүй. Нэг бол хойшод одоо юу гэдгийг заяаны хань байж болно. Нөгөө талаараа та хоёрын харилцаа илүү тогтвортой удаан байх хандлагатай. Мөн юу гэдгийг бүх та сүүлийн үеүүдэд хитрхи их одоо ачаалттай тий жаахан ядарсан хийж байгаа ажил нь хэдий ихсэн тий иймэрхүү байсан бол энэ бүхэн юу гэдгийг арай илүү зэгцтэй болох гэх юм уу илүү зэгцтэй болох хитрхи их юм хурд шаардаад хурдан байсан бол арай илүү тайван болох гэсэн үг. Арай илүү бүх процессыг удаашраад ингээд нэг амьсгаа авах тийм мөч ирж ийн гэсэн үг. Нөгөө талаас болохоор та бүхний маань хосууд, хайртай хүмүүс гадаадд байдаг бол гадаадаас бас ирж байна. Энэ бол өөрөө бэлэг болж ирж байна мэдээж тэ. Иймэрхүү утгатай үзэр байна. За duality болон up-and-down сүтрүүд гарч ирсэн. Тэгэхээр мэдээж эд баялаг тий элэг бүтэн байдал элбэг дэлбэг байдлууд бол тэр чигээрээ ингээд энэ энергийнхаа араас энерги болон орж ирж байна. Хослол тий duality гэдэг чинь өөрөө хоёр зүйлийг илэрхийлдэг. Дуу гэдэг чинь өөрөө ерөөхдөө бол хос хоёрыг бол илэрхийлдэг. Тэгэхээр яалтчгүй энэ бол цэвэр ингээд синглчүүдэд зориулсан зүйлс байна. Юу бэлгүүд байна. Тэгэхээр ингээд яалтчгүй хостой болох нэ манай синглчүүд. За тэгээд sacred union. Тэгэхээр ерөөсөө сүнсний нэгдэл хийх нь маш гоё одоо үнэн хайртай тий үнэн харилцаатай учрах бүрэн боломжтой байна. Гэхдээ та өөрөө одоо юу гэдгийг үнэнч байж чадвал та өөрөө үннээрээ маскгүй те шударгаараа илүү ингээд чин сэтгэлээсээ байж чадах юм бол танд одоо чин сэтгэлээсээ байж чадах тэр хүн танд татагдаж очих бүрэн боломж нээлттэй байна. Ийм гайхалтай бэлэг болж ирж байна. За тэгээд ганц синглчүүдтэй гэлтгүй манай нийт одоо юу гэдэг хостой хүмүүсийн маань хувьд бол энэ элбэг дэлбэг байдалтай эд хөрөнгө цалин хүйс мөнгө төгрөг элэг бүтэн байдлын энэ бүхэн чинь өөрөө эрүүл мэндтэй энэ бүхэн чинь өөрөө бэлэг болно ирж байна. За тэгвэл хамгийн сүүлд энэ бэлгийг та бүхэн маань хүлээж авахд бэлэн үү гэдэг дээр no гэсэн. Тэгэхээр айгуу сонирхолтой 3 бүлэг явж байгаа. Гурван дээр нь бэлгийг хүлээж авахд бэлэн биш гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр сонирхолтой. За яагаад бэлэн биш байгаа юм бэ гэдэг гол хүчин зүйлүүд нь юу байгаа юм бэ гэхээр opportunity, education гэсэн хүсрүүд гарч ирсэн. Тэгэхээр за education дээр бол за мэдээж энэ бэлгүүдийг хүлээж авахд таны боловсролын байдал тутмаг байгаад байна. Илүү одоо мэрэгших хэрэгтэй байна. Мэрэгчлэлтэй бол master degree те доктор, профессор гэд ингээд илүү одоо мэрэгжлийн дэвшлүүлэх хэрвээ одоо мэрэгжилгүй бол одоо илүү мэрэгшүүлэх сургалтуудад хамрагдаг аль эсвэл зүгээр хэлний сургалтанд сууж хэлээ одоо сайжруулах гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар боловсролын түвшинд ахилт хэрэгтэй байна. Тэгжиж тэр эд баялаг, тэр цалин усны нэмэгдэл те тэр одоо эсвэл одоо мундаг гайхалтай тэр заяаны ханчин одоо орж ирнэ гэсэн үг шүү дээ. Магадгүй одоо юу гэдэг боловсролын түвшин арай доогуурч юм уу те тиймэрхүү байвал бас одоо юу гэдгийг очихгүй байх магадaltaй ч юм уу те. За аль эсвэл та одоо боловсролоо ахиулах гад ямар нэгэн сургалтанд хичээлэнд ингээд сууж байгаа тэндээсээ одоо энэ гайхалтай заяаны ханаа олох ч юм уу те иймэрхүү байдал гэсэн үг. Тэгэхээр ямар ч байсан сургалт семинар одоо юу гэдгийг мэрэгчлээ ахиулах мэрэгшүүлэх тиймэрхүү зүйлсд бол заавал хамрагдах шаардлагатай байна гэдгийг бол илтгэж байна. Дээрээс нь энэ бүх гавьяа шагнал боломж бүгд байна гэхдээ хаалга нь яг хаалттай байгаа байна.
За энэ бас дотооддоо юу болоод байна гэхээр та бүхэн маань маш их стресстэй байна. Ачаал их авсан байна. Юу нөгөө бэлэг мэлэг хүлээж авах те. Тэгвэл өмнөх амьдралаа нэг арай гэж давж туулаад те. Ямар ч нөгөө зав байхгүй юу боловсрлаа ахиулах те. Арай гэж ингээл нэг 24 цагтаа багтааж ажиллаа амжуулаад ч юм уу те. Нэг маш юм завгүй ачаалалтай. Тэгэл тэрнээсээ болж стресстэй, бухимдалтай, ууртай те, айцтай, түгшүүр бий болчихсон харагдаж байна. Ерөнхийдөө ментал буюу одоо юу гэдэг бодолт гэсэн үг. Оюун логик бодолт маш их булангрууд байгаад байна. Тэгэхээр энэ одоо тархиан гоё амрах хэрэгтэй байна. Бодлоо зэкслэх хэрэгтэй байна. Тэгээ та бүхэнд амрал хэрэгтэй байна. Ээлж амралтаа аваагүй бол ерөөсөө амралтаа авах яг хэрэгтэй үе чинь одоо байна. Тэгээ илүү амраа, илүү бясалгал хийх цаг гаргаа, өөртөө амрах цагийг илүү гаргаа, ажлынхаа дээр завгүй хэмнэл болон цагийн менежментүүдээ ерөөхдөө шинжилээд өөртөө илүү тайван байх, илүү амрах, илүү ихээр унтах тэр боломжийг нь олгож өгөө. Иймэрхүү зүйлүүдийг хийгээгүйгээс болоод юу нөгөө нэмж ирэх бэлэг нөгөө таны савчин өөрөө бөөн сөрөг байдал, айдас, түгшүүр, стрессээр дүүрчээд ах чинь ямар нэгэн бэлэг тэр савнд орж ирэхдээ савчин өөрөө дүүрэн байна шүү дээ тий. Яг тийм зүйлийг бол ингэж илтгэж जैन шүү. Тэгээ та бүхэн маань улбар шар өнгийг сонгосон. Тэгэхээр улбар шар өнгийн хувцсыг ерөөдөө бүслэгнээс доош байгаа хэсэгт улбар шар өнгийн зүйлсийг хэрэглээрээ. Улбар шар өнгийн тэлээ, юбог, дотор хувцас, өмд, шорт те плат иймэрхүү зүйлүүдийг бас хэрэглээрээ. Тэгээ улбар шар өнгийн юу гэдгэлээ жимс ногоо, хүнсний ногоо бас хэрэглээрээ. Луун орж болж ийн, оранж те жүрч орж болж ийн, мандарин орж болж ийн. Гэх мэтчлэн энэ тал дээр бас гоё өөрийгөө дэмжиж өгөөрэй. Тэгээд та бүхэн маань энэ намар бас юу гэдгийг нэг талаараа яг хос хоорондын нөгөө хосын харилцаа байдаг шүү дээ тий, гэр бүлийн харилцаа, хосын харилцаа бас нэлийн гал халуун романтик тий бэлгийн харилцаа ч гэсэн маш юм таарамжтай, тохиромжтой, левел гэсэн тий юм сонирхолтой юм гоё халуухан намар байх бүр боломжтой гэж байна. За улбар шар өнгөтэй ингээд холбогдож байгаа зүйлсийг бол ингээд харуулхад за би энийг ягаад улбар шараар авч байгаа гэхээр энэ маань өөрөө жоохон улаан улбар өнгөтэй байгаа учраас авч ийн. За дахиад энэ хараа энэ үзэр өөрөө тэр чигээр улбар шар байна. За энэ араа энд нь ингээд цаанаас улбар шар байна. За бүртнээс ч өөрөө тэр чигээр улбар шар байна. За ингээд харьцангуй арай шаргал өнгөд байгаа тийм тий. За тэгэхээр улбар шар өнгөтэй энэ хөзрүүд чинь голчилж холбогдож өгч байна. Тэгэхээр энэ хөзрүүд болон энэ хөзрийн утгууд, мессежүүдийг нэгтгэж дүгнэж хэлэхэд за нэгтгэгчин гэдэг маань ерөөхдөө давтаад хэлж байгаа гэсэн үг. За илүү сайн анхаарал аваарай. Тэгээ та бүхэн маань бол мэдээж зөрчилдөөтэй байна. Та бүхэнд хамгаалалт хэрэгтэй байна, хань хэрэгтэй байна. Магадгүй ингээд синглчүүд бас байж болно те. Илүү одоо юу тийм гал эрчим ингээд хэрэгтэй байгаад байна. Тэгээ дээрээс нь нараа илүү эмгтээлэг, уян зөөлөн одоо юу гэх нэг юм эмгтэй энерги бол ялчгүй бутмаг байгаад байна. Мөн ийм гадаа цогтой хүн энэ намар орж ирэх юм. Гэхдээ бэлэг болж орж ирэх юм тий. Ингэснээрээ бол одоо илүү тайван байх нь энэ хүн маань өөрөө холын аялал одоо гадаад орнд удаан хугацаар байж байгаад ирсэн хүн бас байж болно. Эсвэл та бүхний маань хань ижил анд нөхөд, найз нөхөд, гэр бүл, аав, эцэг эхүүдээс гадаадд удаан байсан бол буцаж ирэх нь энэ хүн маань танд маш их хэмжээгээр одоо тус болох нь тий. Одоо байгаа одоо хэцүү үе байдлуудаас таныг ангижруулах хүн ирэх боломжтой байна. За тэгээд синглчүүд маань бол ийм гоё хайрын харилцаа тий хосын харилцааг бол бий болгож чадах нь энэ нь бол бие махбодын хэмжээж тэр энергийн хэмжээнд ч тэр тий бүх хэмжээндээ зохицсон гайхалтай учралтай бол учрах байна. Тэгээ та бүхэнд амралт хэрэгтэй байна. Одоо л амардаг цаг ээлж амралт авах бол авах хэрэгтэй. Хагасны сайнаар гоё амрах хэрэгтэй. Өөрийгөө илүү бясалгах, юм чимээгүй байлгах, бодлоо зэгцлэх тий унтах шууд утгаараа гоё унтах амрах цагаа ингээд илүү урт хугацаанд болгож өгөөрэй гэж юм. Тэгээд ерөөсөө бүх боломж нь бол яг энэ хаалганы цаана байна. Хаалгаа тэгээд энэ бүх хийх ёстой зүйлсээ хийгээд хаалгаа ингээд нэгэрээ гэдэг ийм мессежийг бол эцэст нь өгч байна. За тэгвэл та бүхэнд маань мэрэгэн маш сайхан таалагдаад сонирхолтой санагчвал бас нэмэлтээ авахыг санал болгодог байгаа. Тэгээ нэмэлт яаж авах вэ гэж дандаа асуудаг. Тэгэхээр манай нөгөө Harmony Ontario-гийнхаа Instagram болон Facebook-гийнхаа
чатаар нэмэлт авъя. Энэ намрын бэлгийн нэмэлтийг авъя гэд бичгээд болвол төлбөрөө баталгаажуулаад линкийг шууд очдог байгаа шүү. Тэгээ нэмэлтээр ямар асуулга асууж өгөө гэхээр за бэлгээ хүлээж авахд яг юу хийх хэрэгтэй юм бэ? Бүгдээр бэлэн биш байгаад шүү дээ. Тэгэхээр яг юу хийх хэрэгтэй, хаанаас эхлэх хэрэгтэй гэдгийг харж өгье. Ирж байгаа бэлгийн таних тэмдэг дохойг нь харж үгүй. За энэ гайхалтай учирч байгаагаа яаж мэдх юм бэ те? Зүгээр л нэг гараа явсан чинь нэг залуу хажуугаар нь өнгөрөхдөө одоо юу гэдэг нэг кинонд гардаг шиг таны зохиол та ингээл ном барьжсэн эсвэл хүнсний ногоо могоогоо ингээл хаянгууд энэ миний учрал байх вэ гэд тухайн хүн чинь ингээд энэ мэргээ сонсчод эргэлзэн штэ те. Тэгэхээр яг тэр хүн муу юм уу биш юм уу те? Яг ямар байдлаар ямар тохиогоор энэ гайхалтай учрлаа таних юм? Энэ гайхалтай бэлгүүдээ яаж таних юм? Тэр дохойг тэмдгийг түлхүүр үг болгож хэлж өгье. Дээрэс нь хамгийн сүүлд намрын турш одоо санж явах те анхаарах зүйлсийг нь бол харж өгье. Тэгээд бүгдээрээ эргэж уулзахдаа нэмэлтээрээ уулзцгаая. Тэгээд та бүхэнд энэ хүртэл цаг заваа гаргаад уншлагаа сонссонд талархаж байна. Тэгээд бүгдэнд нь 3 дугаар бүлгийнхэнда амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.